Дуртай зүйлээ хийх үү, ажил хийх үү гэдэг хоёр сонголт ер нь амар тулгардаг. Дуртай зүйлээ хийгээд явхаар мөнгө олдоггүй. Ажил хийгээд явах юм бол мөнгө олох боломжтой. Ажил хийсэн нь баталгаатай цалин амласан чамд. Харин дуртай зүйл чинь баталгаагүй, эрсдэлтэй, золиос шаардна ийм зүйл амлана. Тэгээ хүмүүс яг ажил хийхийг сонгодог. Тэгээ дуртай зүйлээ хайдаг. Зөв, буруу гэж хэлэхэд аюул хэцүү. Цагаа зараад ингээ мөнгө олж ийн гэж хэлж болно шүү дээ. Ажил хийх нь зөв. Гэхдээ дуртай зүйлээ бас их юм зөв. Орхиж болохгүй. Ажил хийгээд за баталгаатай цалин чамд хамлаж байна. Ажил дээр фокус өгж байгаа ч гэсэн ер нь бол ажил дээр бүр 100% фокусаа өгөхгүйгээр дуртай зүйлээ тархиндаа үл санаж авах хэрэгтэй. Би яг энэ зүйлийг хүсдэг. Энэ зүйлээрээ л үнэхээр амжилтанд хүрнэ. Би энэ зүйлээрээ дуртай зүйлээ хийж мөнгө олдог болно. Өөртөө итгүүлж амлах хэрэгтэй. Ингэснээрээ ер нь бол чи тухайн ажил хийж байгаа ч гэсэн дуртай зүйлээ өрхөд болохгүй бас хажуугаар нь хийнэ гэсэн. Ингэж яваад ер нь бол дуртай зүйлээ хийсээр байгаад магадгүй тэр чинь ингээд цаг хугацааны ирэхээр ингээд өсөх нь ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор магадгүй мөнгө олж эхэлнэ. Бүр цаашаа илүү их мөнгө олж эхэлнэ. Цалингаас ч илүү, ажлаас ч илүү. Ингэснээрээ цагаас солиод байгаа ажлаа орхиж болно гэсэн. Тэгээ орхиод өөрийнхөө дуртай зүйлээ хийж full time гэж хэлдэг шүү дээ. Бүх цагаа зориулаад явна гэсэн. Ингээд ерөөхдөө happy болж байгаа. Тэгвэл хүмүүс чинь дуртай зүйлээ хайчаад ажил хийгээд явцдаг. Амар аз жаргалгүй те хагсаан бүтцийн хурдан болоосай гэж бодоол тавтахыг хүлээгээл те ингэж амьдардаг. Нээ зөвлөгөө бол мэдээж хагсаан бүтцийн хүлээн зөв, тавтахыг хүлээх нь зөв. Гэхдээ дуртай зүйлээ хагсаан бүтцийн тавтах, нэгээс тавтах, ер нь бол 7 өдөр 24 7 байнга бодчих. Ажил хийж байхдаа ч гэсэн бодоод хажуугаар нь чадвал хийж, тэрийг хөгжүүлчих. Бити ажил хийгээд ингээд бүх цаг, бүх насаа ингээд зориулаад явчаарай. Дуртай зүйлээ заавал орхиж болохгүй шүү. Тэрнийхээ ард гараад заавал амжилт үзүүлээрэй. Тэгээд мөнгө олоорой, тэ. Нэг хөв ороорой л гэж хүсье та. Та энэ бичлэгийг үзэж байгаа. Энэ хүртэл дуусна сонсож байгаа юм. Заавал амжилтанд хүрэх байхаа. Дараагийн хэрэгтэй бичлэгээрээ уулзцаая. Subscribe дараагийн дараарай.